Энэ юм. What? Oh. Тэлэн ихсэг. Амсгаач. Хави хамаг хог дээлэр зүг шүүрд яваад. Өөрөөр авах савчлаа. Үлдсэн дээрээс ах. Борцоо чанаа. Баа нарныхан тусна төрч. Өндөр шарма? Тэр юм мэдмэ? Манай хоёр өндгөл идэх юм байна. Тэгээ энийг шарчаад яг өчөө өөрийнхөө өндгийг шараад иччихээ тийм. Яажаа. Тэгээ маань нөгөө майхан цахин онцлоо юм. Зээлээч тий. Одоо хувцас л хамаагүй шүү дээ чи. Шаралтаа. Тийш тий. Уусч тий. Тэгэхээр ч одоо нөгөө одоо ч хүн өөрийнхөө юм хуураа шүү дээ. Би хараа сууж чи майхан аврах юм. Ямар шийчээ шүү. Жохом маслаас идэг юм шүү. Энэ тэгээ шарч байгаа чам таалагдахгүй нөө. Гүй таалагдж байна таалагдж. Бүгд өөрөө шах. Яа биш. Айгуу тэнэгээ. Мань юм шар авсан зэ. За. Энэчээс чиний хоёр шар авчих. За. Ягаа нэг юу сүртэй байлаа ягаа. дахиад чирлээ. Жаргалтай хүн ягаа үгүй сонгодог юм. Ингэзээ энэ бичлэг. Ой, чи тэр ард их таймд тагтай явж байна. Их тайм зүгээр тагтай биш. За би ч гоё бичлэг үзүүлээ зэ. Одоо ингэж толгоогоор хагалсан байсан. Гараа ардаа бэрхээ. Тэгээ заавч хоёлын энэ зэ юм. Хагалсан яах вэ? Хагалсан амарна. За. Хаглаагүй нь оройны, өглөөний бүх хоорондыг бүгдийг нэ. За. Тохирхоо. Тохирол та. Яг ч хөргөс харахгүй нэ. Илгийн авч явсан гэж. 1000 км-ийн цаанаас чи голын ирэг дээр шаар үлээгээ сууж идэг гэсэн. Бас л сувтлаа хүмүүс. За яа. Тогч. Ийм хэрэг байна уу? Яа, дороо чутуутай шүү дээ. Дүггээ чулуун мөргсөн үү? Энэ нэг юм том чулуу байна. Энэ чулууг өсөх дээр заа. Ваа! Миний хагалсан шүү. Чи нүд анцаагаар хагалчлаа. Тооцохгүй. Араар дээр. Сайн байна. Чулуус толгоогоор амар дүггээр явсан. Хавч. Хагалсан! Яа! Хагалсан шүү. За гэж өөрөө санаа гаргасан, өөрөө чулуугаа мөргсөн, өөрөө хоол уганд хийх юм уу бүгдээрээ өөрөө. Яа, чи сонссон уу? Зайлцсан тоглоом юм би. Чи сонссон харин. Дараа хоёроо энийг өприйн баасан дээр. Ой, чи цус гараад байна шүү. Цус гараад байна толгоос. Олон усад. Очи яг хамрынхаа энүүгээр мөргсөн шүү дээ. Мокророо. Энэ дээрээ мөргсөн байна. Өөрийнхөө шийдэж байна. Яа, аим хөсөлтөд вэ? Аим хөсөлж. Вэ? За. Яаж юм? Ла, өсчгөр бүрх юм уу юм та? Энэ хамлаа аим. Чмоош.
Шапаа игээд байгаа юм шүү дээ. Үгүй ээ. Санаатай. Байлаа шүү дээ, хийгээ шүү дээ. За хийгээ. Яа. Толгой утчих хэлээ нэрийнхаа. Байшраа маа харагдаад байгаа ч гэдэг нуугдааш. Яах гэж тэр тэнэг бэлтгийг үзв. Тэ өөрөө тэрэндээ зориулаа бүр шаар авсан юм. Шаар аваад бид нар хар орны наадам байна шүү дээ. Тийчээс би бүр хайж байгаад авсан юм яа. Нөгөө баахан майхан тоглолтоноос нь. Өндөр хамартай үуч бас хэцүү юм байна. Хамаараа хүртэл зулгах. Харин ажил байсан бол зулгах юм байхгүй шүү. Ажил унах юм бол бүр шавраг гөгч шүү дээ. Өө чи над дээш энийг дээш амаа гарах юм дээр чи амч гарахгүй шүү дээ. Чи хамарных руу хаамаач гээд. Дээш гарахгүй чи гүйс харагдахгүй. Энэ дээр нөгөө моо за. Энэ одоо үгүй үгний сахар шиг юм бол юу аач вэ нөтө. Нөгөө энэ маск дээр би маск дээр одоо ингэ дээш татах юм. За тэгээд маска тавьснаас хойш 15-20 минут гэж. Цаг хардаа. Тэгээд эн чинь өөрөө эмчилгээний массаж хийдэг гэж ингэ чимчгинж гин үү? Тэг чи. Биш нэг хилтэй устай болохоор уншаад байгаа маа энийг бас нэг. Энэ удаагийн дугаараас манайх зочинтой болж байгаа байхгүй юу? Тэгээд манай зочин Завхан аймагт явж таарж байгаа. Тэгээд сая утсаар ярьсан, санал тавьсан тгий гисэн. За тэгээд зочноо ихэд зочинтойгоо уулзъя. Савдаг нэрдээ. Тэр тодгоомж уулзлаа. Залистэй. Батака. Хайрээ намайг миний имэж бүгд үгүй. Балуун мужиг Crazy Tour гэх нэвтрүүлэг 2 дахь дугаар буюу одоогоо ер нь бол 3 дахь дугаар. Тэгээ бид нар бас гоё зочин оролцуулах их гоё юм аа гэд. Тэгээ одоо Жохоо маань чинд явж таа. Жохоо маань байна. Тэгээд урилгын минь аваад хоёр найзынхаа нэвтрүүлгийг дэмжиж хүрэлцсэн найзтай их баярлалаа. За тэгээд манай өч нэг голын ив дээр ирээд өмнөх нь чи яриад та хоёр ч баларч өгдөө байдэн шүү дээ. Харин тий. Чи баларч өгдөө. Чамаг ирэхээс өмнө энд голд байгаа бүх шаврыг дуусгалаа бид энэ биен дээрээ дүрхээ дуслаа. Энэ дух харахгүй юу? Чудуу ш мөргөөд. За тэгээд энэ жил чинь бол гоё юм дэлхийн аврагтай, наадамтай, амар одоо гоё том наадамтай, фестивалтай. Тэгээд дэлхийн аврагтай тий. Гоё зам болоод өнгөрчлөө шүү дээ. Хөлбөмбөгийн талаар бол мэдлэг байхгүй шүү дээ. Чи нэг таарсан чинь өөр хитэр жоохон хэцүү юм байл шүү дээ шүү гоё тий. Амар халуунд эднэр чинь гүгүүл хэлсэн шүү дээ. Яг дураараа юм бэл. Эднүсийг энэ хэдэн градусыг ямар амар халуун байгаа гэж шүү дээ. Тэдний хүүхдүүдийг яг нэг үгүүлж байгаа юм байна. Энэ хүмүүс болохгүй шүү дээ. Чанд ондоо өцгөөс харагдав. Тэгээд жоохон амраагаад ийм сайхан сэрвэж авардаг гэдэг гоё согсоох хэрэгтэй гэх контексттэй газар байлга мэлэг. Хайрлаад байгаа байхгүй гол. Гэсэн чинь нөгөө Рональдо, Месси гэж хоёр нөхрийг үлдээ гэсэн хүмүүс мөрөд шуурч байгаа. Зодог тайлыг өгөх юм шиг. Зүгээр яг би ч нөгөө сайн сонирхох биш халуунд одоо эдгээр зарим нь ухаалдаад унцдаг гэсэн айцтай гэсэн галаа малаач нь гүгээдэл гэж тийгсэн. Мессигийн удаан бай тээ. Галагийн ах чи оршгаа улаана галаа гурс гуруулаа Мессигийн тийм байхгүй. Тэгээ би тэр гуравтай хамт нэг тоглолт үзсэн байхгүй. Аргентины тоглолтыг. Манай галаа чи нэг юм жижиг мэтч нус сарамгчин цухчаад байгаа юм шиг болдог шүү дээ. Өнгөж мөнгөхөөрөө тий. Тэгсэн чинь ой ах トゥ гуруугаад амар адилхан 3 хүн яг галаас зэрэг үсгдэг миний урдгаас цухчаад нөгөөх маань 3 үрчээ. 3 нэг 3 болсон. Нэг сармагч юм эсвэл 3 үрчээ тэрсэн. Баахан дотор ч орилоод ингээ тэрвэрлдээ зүгээр. Ой болж байгаа шүү дээ. Мессигийн Аргентин гол алдангууд гадаар руу задагдахгүй.
Тэгэхээр би гадаад гисэн. Би одоо ингээд энэ гэдэг чинь бол би цагаан хил амын дараа байхгүй юу. Та нар хитрхи цагаан хил амд удаад байна шүү дээ. Би баг дэмжиж болчихсон. Тэр чинь нөгөө хил амын дараа хайрлж байгаа нь илүү дэмжигч болоод галаа удаа гүүгээд тэр бүр товоогдох болоод. Одоо тэр хоёр одоо яг зүгээр надад шал өөр өнцгөөс харагдчихсан л да. Одоо энэ хоёр бол энэ хоёрыг тэстэйгээ бэлхийгээрээ үзэх хүсэл байгаа дээ шүү дээ. Тэгээд маш их олон газруудаа гэрээ хийсэн байгаа мэдээж. Тэгээ бас одоо энэ дэлхийн хөлбөмбөгийн холбооныхан одоо тэр юунууд нөгөө клубүүд гэдэг шүү дээ. Тэднийх нь бас ингээд бодлого байдаг л байх. Гэтэ энэ хоёрыг нэг зүгээр тойруулаад одоо манай Азаар зонхлоод нэг 40 тоглолт хамтарсан тоглолт хийчихсэн. Хоёр уран бүтээлч нийлээд аялын тоглолт хийнэ гэдэг шиг. Тэр нөхөрсөг тоглолт. Бай тэгвэл хамтлаг нөгөө багуудаа өөрийнхөө 50 хүүхдүүд авчихна. Тэгээд одоо жишээлбэл те Токиод нэг. За юунд Солонгост нэг, Хонконгод. Хятадд нэг. Тий. Хонконгод нэг, Сингапурт нэг. Тэгээ одоо энэ нөгөө Вьетнамд. Тий. Тэгээ одоо дэлхийн хөлбөмбөг баг хөгжиж байгаа сурчлах шаардлагатай одоо юу байдгийг те 130-аад сая 180 сая чөлөө. Малайзад нэг. Тий. Ингээд тоох юм бол нэг дэлхийн ерөнхийлөгч нартаа ярьж байгаа эсвэл хөлбөмбөгийн холбооныхантай ярьж зохицуулж байгаад энэ хоёр өөрсдийнхөө багтаа нөхөрсөг 40 аялын тоглолт нөхөрсөг тоглолт хийчихсэн. Энийг зохион байгуулчихсан. Тэгээ энэ нь юуны эсрэг вэ? Хоцтой төцгөө. Энэ нь юуны эсрэг вэ гэхээр Кимчи ав. дайны эсрэг байж болно. Радэ. Дэлхийн даяар энэ дэлхийн дулаарын эсрэг байгаль орчныг хамгаалах тухай байж болно. Дэлхийн даяар хорт хамтартай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдэд туслах аян өрнүүлж болно. Тэр тоглолтод нь одоо тэр хүмүүсүүдэд зориулсан санал суудал гаргаад тэр хүмүүсүүдийг баярлуулж болно тийм. Тэгээ ингэх юм бол энэ хоёр одоо нөгөө зодог тайлхаас өмнө хүн төрлөختөнд хийсэн. Түн дайныг зогсоосон хоёр хөлбөмбөгчин байжийг зүгэнд үлдүүл те. Амар те. Тэгвэл наа чинь бас зөв үгүй байгаа байхгүй те. Тэгээ энийг гой санаачлаасаа тэгээ манай Монголын хөлбөмбөгийн холбоо ч юм уу юу ч хэдий манай монголчууд бас одоо жавхлан ингэж байна гэж хэлээ цаашаа. Нэг юм одоо харцсан байна гэж. Та чи нэг юм одоо харцсан байна. Та хоёр нэг анхаараад та дэлхийн хөлбөмбөгийн холбоонд нэг анхаараад байгаа гэсэн. Тэр одоо яах юм? Тэр хоёр чинь ингээд одоо жишээд ингээд дотроо бодъё л та. Одоо бид хоёр дахиад би тоглохгүй шүү дээ гэж бодсон шүү дээ. Тэгэхэд энэ эцсийн сумыг те эцсийн үр дүнг шүү дээ. Донслоход зодлоо тайлбарлаа. Тэ нөгөө Майкл Джексон байн зогсоосон шүү дээ. Тий. Гэдэг шиг. Одоо хамгийн гол нь дэлхийд яаж нэр алдраад урсгал зодлоо тайлж өөрийнхөө энэ түүхийг хамгийн гоё сайхнаар үлдээх вэ гэдэг энэ тал руу хэрвээ энэ хоёр залууд хэлээд өгвөл толгойн ажлууд Энэ хоёр залуу. нэрээ байж болох юм байна шүү гэж сэтэл төрүүлвэл те. Цаа Жаксон сони юм хэлж шүү. Бас сони өнцөг шүү гэж. Бас сони өнцөг шүү. Хамгийн гол нь яг энэ салцсан явсаар нэг өдөр яваад байсан урдаас чи дуулах үү яасан дураараа юм гэдэг. Мишингээ дуулсан зогсож явах үү. Юу нэг ичээс чи нэг эхлээд нэг менежер олчмаар юм шүү. Тэгээ тэргээр уламжлуулаад тэгээ дамжуулаад тэгээ тэр нь явсараа байгаа нэг өдөр. Санаа нэвтрүүлгийг ингээд дэлхийд даяар үзтий чинь орчуулаад миний энэ санаануудыг бичиж байгаа тий. Сабтайтл тавьж байгаа. Тэр хоёр залуу руу юуг нь явуулчихлаа. линк нь Ингээд сабтайтл хийж байгаа. Миний хоёр дуугад нэг шийдчихэд. Тэгээд энэ чинь бас хөлбөмбөг би мэдэхгүй шүү хөлбөмбөг бас санааны хөлбөмбөг. Мэддэг нөхдүүд энэ ч өстө буудаж ийлээ гэж бодлоо. Гэхдээ энийг Далд санаанууд амар том. энгийн юмнаас эхэлдэг. Энэ бол их гоё юм болно. Энэ хоёр залуу ямар 200 настай юм шүү дээ. энэ хоёр залуу гэдэг. Одоо ингээд 10 жилийн дараа 50 60 хүрчгээд байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ байгаа энэ нэг торгон 1 2 жил арай зодог тайлаагүй байгаад ирээ дэлхийг тэгж баярлуулах хэрэгтэй. Тэр үнэ яг наадахс нь яриад бүтээд болдог үл энэ дэлхийд онцлно.
Тэгэн штэ. Тэгээд энэ хоёрыг чи дагаад өчнөө олон нөгөө нэг мөнгө дагаж явж байгаа шүү угаасаа. Тэгээ маркетинг. Долмаар ядаж хорт хавдалтай хитэн хүүхдүүд хитэн 100 мянга хитэн сая хүүхдүүд эмчлэгдчихээсэ тий. Эсвэл бүр энэ дэлхийд даяар ингээд нэгнийгээ цөмдөчих гээд байгаа дайн зогсчихосоо. Тий. Уриалаасаа тий. Энэ асуудал бүтэхгүй хэдүүлээ дахиад шинээр юм юу тоглоом зохиоч хэл та. Бүтггүй болол гэдэг байгаа шүү. Хоёрыг дотор ингээд тий. Арай бас арай өөр цагс руу аваач юм хийчих юм уу тий. тэгээд тэднээс том болонгууд энийг хийчихье. Яа. Манай нэг ширэн бөмбөг ингээд нэг очиод хөөцөлдөж жагаад аваачаад жук гэ хийчихсэн юм нэг тийм юм бас нэг одоо энэ дэлхийд даяар чинь олон цэнгэлт хүрээлэнгүүд байж байгаа тэрэнд тааруулаад бас шинэ тоглоом Зохиоч хэлтэй. Одоо сашгүй бол гараар тоглож байгаа. Хөлбөмбөч хөлөөр тоглож байна. Тэгвэл зөвхөн толгоогоор тоглодог юм шүү дээ. гол нь тэгээд бүгдийг оролцуулсан ч болоо. Бүр заваа. Гартаа хөлтөө толгоотгоо юутэй хэтэйгээ. Маш сонирхолтой болоо шүү. Одоо тэр сагсан бөмбөгнөөс чинь салбарлуулаад 3-ыг үрчих. 3 гэдгийг чинь арай жижигсгээд хийцэн залуучууд юм чи бас зөв санаачтай байна. Тэ шүү. 3 үржих. Одоо багш газар авчих шүү. Амар. 3 үржих 3 чи одоо их богино зайд маш хурдтай ам хурдан юм тоглолт хийдэг л тэр нь мангар сонирхолтой байгаа байхгүй. Аа. Тэгээ манай чи 3 үржих 3 чи бас манай Монгол мундаг байгаа шүү дээ. Манай Монгол чи 3 үржих 3-аар анх олимпик багийн спортоор орсон шүү дээ. Токиогийн нөгөө Одоо манай охтууд сайн тоглоод. амар тоглож амар. Танд дээр хэдүүлээд цаашдаа Толгоо. Зүгээр энэ 100 хэр олмоо гэсэн чинь үстэй. Ямар амар аа хатаа. гол хөлбөмбөг үзэл ийм санаа гаргаж чинь дараагийнхыг үзэхээр бүр амар санаа гарах гэдэг. Энэ хөлбөмбөг өөрөө бүр хөлбөмбөгтэй нэлээд орчих юм бол энэ бүр амар төсөл удаа бүр санаанууд нь бүр дийлдэхгүй болох юм тэгээд шүү. яг хүмүүс гадаатайгаа нөгөө тэр Месси энд бас наашаа төхөөд хүрээд ирвэл те. Бас нэг уулзуулчих. Бас нэг уулзуулчих. Зүгээр наач зүгээр галаг утсан төсөд яваад байна шүү дээ. Тэгээд нэг өдөр ярьчих чинь нэг өдөр энэ юу н хаанаас ихсэн юм гэж. Анаа нэг галаа гэдэг нэг найз үүдэг юм аа. Галаа хийхээс болоод ерөөсөө хий болчлаа. Тэгээд уулзуулах хүсэл төрөө тэгээд ингэсэн юм уу гэдэг. Бид хоёр бол чамаг ирэнгээд ихээр гоё. Толгоо хуухлаад тэ сайхан өвчүү сүүл хуухлаа шийртэй хуухлаа тавигээд тэгээ бид хоёр чиг завханд ирчээд ингээ байж байсан чи бид хоёрд одоо бид хоёрын толгооноос өөр толгоо алах. Мань Тэгвэл нэг юм уламжлал болцсон байгаа нэг юм байгаа ч тийм. Зооглцгоё. энэс аваад Зооглцгоё гэдэг шиг л. тэр намайг ер нь байнгын толгой ширээр амьдэрт юм шиг болоод. Тийм. Хацгаалгын толгой шир ингэчихсэн арай хитрээд байгаа. Харин тэр чинь тэгээ нөгөө нөгөө овч харин гоё харагдав. ой. Тэгээд тэр нөгөө нь тэр зооглцгоё гэдэг юм байсан шүү дээ. Стори байсан шүү дээ. Тэрийг чинь зүгээр яг ингэж үзээд Өөш. Толгой шир шанаа л да. Шууд тийм хүсэл төрчихөж байгаа байхгүй. Тийм сэтлэг. Сэтэл өгчөж байгаа байхгүй. Тэгэл нэрээ яг гоё харагдаад байгаа юм шиг тэр чинь. Тэгвэл нэрээ хамгийн сүйд хизээч хидлээ гэж бодоод тэр нэг жаки нэг тэр нэг өвчүү нэг огтлаад нэг нэлээд дээр үеийн тэр нэг лайв чи үзэл би шууд гарсан шүү дээ. Шууд миний дэлгүүр рүү гарч байгаа юм чи. дараад нэг өвчөө одоо өвчөө авчираад таас тэр нэг хууглаг байсан л да. Гэтэ чанаад идчих бас гоё юм чи. Цаад бодлого нь юу гэхээр 15 зөвхөн намрын войны одоо хүнс бэлдэх үеэс 15 сая хоньны толгой шир хайддаг. жалгар өсөд. Оо хөөхид. Тэр войны бүгдийг хайчт юм уу? Манайх жилдээ нэг 20 сая мал өвлийнхээ хүнсэд ядалтай шүү дээ. Энэ дотор чи хонь хүү ямаа ороод тий. Адуу тиймээ баг зэрэг ороод 20 сая. Аймаг. Тэрнээс чи ихэнх нь хонь. Тэрнээсээ жалгаруус ирээд 15 сая толгой шир хайчдаг. Хайцдаг. Тэр бол үнэн юм биш. Тэгэхээр би болохоор юу юм гэхлээр тэрийг бити хаяасаа гэж бодоод тэрийг цаад юугаараа ингээд толгой ширийг сурчлаад байдаг. А эсрэгээр нь намайг байнга толгой шир идж идэг хүн гэж басаад. Энэ чинь цаана бодохдоо Монголын минь нэг юм гэсэн бити хаягдсан тий. Тэр үнэн юм биш шүү дээ. Өвөл контейнер чиглүүлэх гээд заа ёо. Том махны жинж. Тэгээд тэр байж байгаа
Одоо тэгээд авчаал тэр юуныхаа хогдоо хайдаа гэх. Юу хайж байгаа юм? Хоньны толгой шир. Хөлдөө. Тэгээ одоо тэг хэр ихийг хайж байгаа гэсэн. 65. Оох. Амар густэй. 65 уу? Тэгээд өөрөө тэгж байгаа байхгүй. Манайхан хараа. Гэт ман доронтын найзалтай. Манай шүр захаар дүүрэн заа юу. Хоолгүй хонцсон. Ойлго гүйж байгаа хүмүүс бай. Тэгэхэд эдэн энийг идэхгүй байгаас манайхан дэндүү байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи чиний надад ярьж байгаа шиг үнэ үү? Тэгж олоо хийгдэж байл. Одоо энэ хүмүүс чинь гадар мах, зөвхөн гадар мах гэдэг шүү дээ. Одоо энэ бодибилдинг хийж байгаа, төмөр өргөж байгаа хүмүүс ягаад дахианы мах идээд байна? Дахиач өөрөө битүү булчинлаг амт учраас энэ булчинлуугаа олж нөлөөлүүлээд байгаа. Бид нар ингээд дандаа зөвхөн хөл юм уу гадар мах идээд шүү. Бидний энэ гадар маханд л очиж нөлөөлөд байгаа байхгүй юу? Одоо илгийг сольж штэ. Илгийг хоньны гуяар одоо эсвэл өөр орлуулж одоо хүн дэлхий дээр ингээд эмдэгт илэг солиулж штэ. Илгийг илгээр сольж байгаа штэ. Тэрэн шиг энэ 5 сул өөрөө итгэхэд 5 сулдаа л очиж нөлөөлж байгаа. Толгой ширийг итгэхэд те толгоонд л очиж нөлөөлж байгаа байхгүй. Тийм учраас энэ толгооны ажиллагаа энэ сайжруулахын тулд энэ толгоогоо идэх юм бол толгоонд очиж нөлөөлнө. Одоо энэ тарих судас энэ бүх юм чинь очиж нөхдөг тэр ерөндөг нь л тэр байгаа даа. Тэгээ одоо угаасаа тэр хаан хоол гэдгийг бол монголчууд одоо мэдээд эхэлсэн. Ер нь гадуур сайн идэж шүү дээ. Одоо ямар сайндаа батхүү жишээлбэл дэлгүүр рүү гараад толгой шир хайж байгаа. Харин тийм. Бидний язгуурын энэ цусласан чинь мэдээлэл чинь Бага. Энэ хэрэгэд өгсөн болоо. Түүнээс ямар өдөр болгон авахгүй толгой ширнээс өөр юм гэж. Нэг мэдсэн чи ерөөсө гэрээчээр гадаа юм кантинээс толгой шир очихгүй дээ. Энийг ерөөсө хаях гэдэг таад идэгтэй. Застаа бол уг нэг тийм хоолны гэр хийгээд үзүүлчихсэн. Тэгээ надад даа зав алгал. Ийм хийдэг хүн байвал би бас сурчлаа. Тэгээ хэдүүлээ сурчлаад өгч болно шүү дээ. Хамаг Монгол даяар болов жишээлбэл энэ толгой ширээ зүгээр савлаал гаргахад бид нар бол тасарчгаар хэмжээнд байгаа байхгүй. Тийм. Халмигт яваад очиход шууд хоньны 5 сул барьж өгчтэй шүү дээ. Тэр Монголын ёс заншил Хаягдаг. хоньны 5 сул хаяад юу ингээ бариад холын гийчэнд ингээд чанартай шүлөө болгоно гэдэг юм байна. Өвөр монголчууд бас тийм те. Өвөр монголчууд одоо манад эсэргээрээ яг үндсэн гал голомтонд байгаа Монголд гэсэн чинь тэрийг бол хамгийн муу хоол. Моо. Ядуу хүний иддэг хоол. Юу вэ? Ялангуяа тийм бас очин үе тийм байсан шүү дээ. Ядуу хүний хоол иддэг хоол. Энэ их Монгол улс мандан бадарч их үед чинь хаан хоол гэж хаан зоог гэж нэртэй байсан баг. Муу цаг ирэхээр ингээд сайн юм чи ингээд дандаа эсэргээр муулагддаг юм байна л та. Яг одоо би нутаг орон шүйдэн үед ингээд дуулаад байна гэхээр одоо бидний нас чинь 50 60 70 хүрээд ирлээ. Тэнийг болчих. Энэ байгаа үе дээр нэг гол усаа хослуулаад, амралтаа хослуулаад энэ тал нутгаараа байгаа ахан дүүстэй нэг сайхан үйлчээр энэ жил чинь өнтэй байх болтугай, бороо хууранд тэгч байх болтугай гэх ийм сэтгэлээр ирээд гоё. Энэ сайхан дэлгэр зууны нөрөөгөө дуулаад өгчий гэсэн. Тэгэхээр нэг жилд нэг 5-аас 10 газар ингээд очиад дуулж игээл ингэчтэй. Надад жил чи ирээсээ цэвэр хинтээ доронтоор явсан шүү дээ. Зүүн чи нэтлэг зүүн талыг чимж өгчөөд. Баян дун. Энэ жил баруун аймгаа төвхөнчөөд. Энэ жил чи одоо завхан сая хөвсгөл очсон. Хойд. Тий, баруун хойд. Хөх баавгаа чи бамбруушнаас нэхлүүл баавгаа олдсон дууд. Таирийнхаа 2 дугаарыг үзсэн. Эндэр салахгүй мөлий. Сонирхолтой. Биш ингээд инээгээл үзээд байгаа юм чи. Тэгээ хоёр найзтай бас амжилт хүсье. Бас ингээд таирийнхаа энэ хийж байгаа урамтай сэтгэл санаа тэгээд энэ явж байгаа чиг хандлага, ярьж байгаа сэтгэлийн чинь уулуурах тэрнийг мөнгөн чавхтас автоготос
өмсгөж явдсан шүү. Нэг үеийн уран бүтээлч залуучууд бид болохоо. Бид хоёр чи одоо эндээс хоёулаа үзэгчдэр нэг амар олон санаа манаа өгөөл ингийн гээгүй. Ерөөсө ганцхан зүйлийг л маш удаанаар өрөөлэй гэж. Хог битгий аял гэж. Ерөөсөө л тэр. Өөр нэг эндээс нэг хүн юм олж авах гээд хэрэггүй. Тэгээ бид хоёр эргэн тойронд байгаа хичнээн хог байна. Хүнийх мөнийх хамаагүй. Бүгдийг аваад бүгдийг дүүргээд машинтаа ачаад тэгээд хогийн цэг дээр хаяа. За тэгвэл найз нэг нэвтрүүлгэн чинь зориулаад чиргүүл олж өгөх үү. Хонги чиргүүл. Чирээд явж байна. Энэ гой машинууд чинь авталт нь бас нэг арай зөгчхоор юм болж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт орсон ш дараа чи нэвтрүүлэг гэсэн чинь нэг твш хог түүдэг байгаа юм. Камерд бичээл энэ бүтэн өдөр чи твшээ дүүргэж ягаад явна гэдэг. Энийг юм твш дүүрхээр байна. Амар л. Тэгээ нөгөө яг бид нар чинь нөгөө уран бүтээлээрээ олон биш ганц л юм хэлчихэ гэж байгаа. Тэгээ энэ бол их дэлхийгээ л хайрлаж байгаа. Тэгээд бид хоёр бие нэгэ бариад авбал болоос. Тэгээд бид хоёр бие нэгэ чадж байгаа хөнгөн инээд комеди үзээд тэгээд дараа нь ганцхан юм л ойлгож байгаа. Хонг битээ дэлхийгээ хайрлаж гэх. Тэгээд нөгөө явж байхдаа ингээд нэг гинтгээ хаях гэснэ. Зүгээр тэргээр чи хүмүүс биднүүсийн хогийн хүртэл өөр хүн түүгээ явдаг юм байлээ гэд болоод тэг дээр нь аваачаал нэг хүн хайчуу тэр хүнийг өөрчилж ийн гэсэн үг. За хураа. Одоо үнэхээр 100%, 200% баг 1000% дэмжиж байна. За амжилт хүсье та хоёртаа. Сайхан байна. За нэг тулгач. Тулгач гэдэг. Савдаг нэгдээ. Тэр толгоноос өөр толгой. Зайлштэй. Батааса. Хай нэрээ намайг миний имэйл бүргээд өгөөгүй. Балу. Нөгөө голын усанд хөвтгий. Тэр чинь жаргал байгаа юм биш ээ. Харин миний ажил дулааханд. Төөл голын усанд. Тий. 30 минут сууш. Зайлж цаг тавина. Хамаг арилсан бүр ингэ үрчээсэн юм байна. Юмгаа биржээсэн юм шиг үү. Гэ бүх юм биржээген. Энэ даалгавар илэрхийлэх заавал өөрийн биеэр хийж болон харах хэрэгтэй. Тэр гоё харгиран дээр нь шүүх шүү. Аль тэр сайхан харгиран шүү дээ тэр гоё. Энд болохоор чи гүйцэн суугаад байхгүй шүү дээ. Яа. Чи бүр ингэ хараа. Яа энэ хэсэг чи байхгүй болсон багс таахгүй. Бороо ороод штэ чи. Бүр гоё штэ. Яа, нөө маа лишгэл юм чи. Мааглий чи бүтлэхгүй байдгүй. Урсчва. Урсчлаа. Ашбочго. Хэдэн минут гэлээ? A few moments later. Шинэ удаандаа бол хөлдөх юм байна. Яа. A few moments later. Одоо болсон уу? Яа, энэ сталах юм байна. Яа. Ячах том чулуутс алж ийн яа. Энэ ард айс мэс бүр умаас юм болш. Ургацэг болсон. Байна. Яа. Тэр энэ монголчуудыг хоржонтой хүмүүс юм. Заавал нэг юмнаас нэг юм хошин байдлын юмнуудыг олж харж те эсвэл нэг юм өнцөг сөргүүлж гаргаж ир тавьж ингэж инээж
тэрнээсээ сэтгэл ханамж авдаг усуд юм шүү. Монголчууд чинь нөгөө хүн аим явуулдаг тийм ягт хүмүүс ихгүй шаа. Ягт хүмүүс ихгүй юу. Тэгээ таарын нэвтрүүлгэрүү жишээлбэл би яаж татагдаад байна уу гэдгийг харж байгаа. Таарын тэр нэг шавар мавар дотор ороод те. Тэгээд ингээд нэг ингээд шоглож байгаа юмнуудыг харангуут ингээд тэрэнд чи илүү ингээд би ч гэсэн ингээд надад нэг юм ягт юм яваад байгаа. Бас нэг тийм сан цахилгаан зан гэдэг шиг те. Тэгэхээр таарын тэр зүйлийг үзээд баталт нь бол хүмүүс юу юм бэ гэхээр яг үндсэн гол санаа нь бол хоггүй сэвэрхэн амьдарцгаая л гэдэг зүйл яваад. Тий. Хэвдэл. Тэгээ хамаагүй яаж байгаа та хоёр одоо бүр сүйдээ дүрдээ итгээд нэг модон дээр нэрээ шидээд одоо Дараа чи дугаар гэсэн чинь нэг юм модны орой дээр хоёр хүн савлчихсан. Манайх тийм угаас юм тийм шаач. Тий. тийм юм гаргаад өгөнгүүт хүмүүс их хүлээд байгаа. Тий. Тэгж байгаа. Гоё. Гоё. Хойч цаг агаартай. Одоо энэ зүүнний очсон газар үгүй юм гоё. Аймаг цаг агаартай. Шатаагаад алчихгүй тэгээ яг гоё ингээд нэг сэрүүхэн сэвшээ салхитай. Гэхдээ энэ Монголын салхиудууд үнэхээр гайхамшигтай биз. Онгоцны буудал дээр бууж ирсэн хүн л мэдтiin да. Харин тийм юм. Яг буугаад мэтэл. Гонч өвлч. Ямар халаа өдөрч буусан. Тий. Ингээ нэг чихрүү ингээд нэг нүдний ухахаар орж ирдэг шүү. Яг ингээд амар халуун хоногос онгоцны буудал дээр буугаад тээж дүүрдэг шүү дээ. Энэ салхиуд энэ голынхаа ирэг дээр бүр тэрнээс илүү хэдэн мянга дахин ингээд сууж ирдэг чинь. Тэгээ манай том хувьцаа ял. манай нөөг дээдсэн биз энэ дэлхийн тал дотор явж байгаад энэ л газар байх ёстой гэж авсан байгаа байхгүй юу? Өөр арай өөр тийшээгээ урьдчаа маргшааны газар урьдсан бол одоо юм халуун чихтэй орон дотор байж байгаа шүү дээ. Тэр газараас хангалттай байсан хүмүүс шүү дээ. Тэгээ хойгуур мойгуур битүү явж байгаа. Тэд нар чинь яг юм манайх шиг 4 цагийн үйлрэл байхгүй. Яг нэг юм гоо салхи мэлх байхгүй. Тэг хичнээн гоё байгальтай хичнээн гоё ногоон байсан ч гэсэн ийм салхи байхгүй л байна. Тийм. Ийм тэнгэр байхгүй л байна. Тий? Нөгөө нэг Японоос нэг эмхтэй ирээд тэгээд тэрэн дээр од үзүүлнэ гээд тэг хөвсгөл рүү авч яваад тэгээд юм нуурын завин дээр явжгаад үзүүлжсэн нөхдүүд нь тэр хүн нэг юм Япон хатуу юм өгсөн байл. Тэгсэн чинь нөгөө Монгол залуун тэр үнийг нь авангуудаа завинаасаа аваад татангууд даруулсан юм байна. Хөвсгөлийн уснаас нөгөө хатуу юм аа. Одоо шууд даруулсан юм. Тэгсэн чинь гэж гайхсан гинэ. Тэгээд хэрэг очиод болох юмгүй бодно гэдэг. Тэгээд нөгөөх нь ууснаа. Энэ өөр ус байна гээд. Тэгэнгүүтээ ийм цэвэр усныгаас авны юунуудын ялгуудыг аваад энэ миний ус шүү гэд далаагаас аваад тэг бутсан. Тэгээд нэг тэр замдаа тэрийг угааж яваад. Савлж аваад. Тэгэхээр тэр өөр авттай байна гэдэг гэдэг нэг гэж байхгүй. Тэгээд манай тэр амар сонин дэвсүү далаагаас ингэсэн чинь шок. Тэгээд тэр буцтаа тэр усыг л уусан. Тэгээд ингээд сам дотор машиныхаа сам дотор ярилахгүйнүүд нь тэр Япон хүний ус ингэнэ. Тэгэхээр чим тэд нар бол нэг юм хэдий цэвэр ус ингээд та юм савсан цэвэр ус хэрэглээд байгаа ч гэлээ яг юм байгалаас нь хэрэглэхгүй байхаар л тэднэрт амар сонирн байгаа байхгүй. Үнэхээр өөр байгаа байхгүй. Тэр далаан завтай хүмүүсийн нутгаас ирээд энэ яг далаа руу явж байгаа уснууд шүү дээ. Хамгийн ихэнд яг зулаагаас нь гарч байгаа газраас уухлаар зэрэг хүн бүр хідэн үеэр нь тийм хідэн сая жилээр нь тэр хүн байхгүй мэдрэмж өгөх нь аргагүй л дээ. Тийм биш тий. Хидээр дараалал нь маш тийм гол дагж амьдэрдэг юм байна хүн төрөлхтөн. Гол усаа дагж амьдэрдэг юм. Тийм учраас гол усны ойрон дээрээ ч тийм үү нэг юм юу дээ шүү дээ. Эхлээд анчин нүүдэлчин малчин хүмүүсийн зэрэглэл. Дараагийнх нь ногоочин газар тариалаа. Хутагчин тариачин. Тэгээ цагаан будаачин. Тэгээ загсчин. Завчин. Ингээд нэг 6-7 төрлийн хүмүүсийн зэрэглэл байгаа. Тэгэхээр манай өвөг дээдс бол энэ анчин, нүүдэлчин, малчин баатруудын усны ихэн дээрх амьдралыг биднэрт сонгож энэ дэлхийн газар нутаг одоо бидний хувь тавилан хүн үүсгээс ахуулаад энэ усны ихийг хамгаалж ирсэн ийм л нөхдүүд байна. Тэгээд энэ завчд одоо доторгочд, цагаан будаачд энэ дахиа махаа иддэг жимсчд те. Ингээд энэ нөхдүүдийн чинь мянган-мянганаар нэг болохоо байгуулалт нь очиж нэг хөөрхөн зэгцэлж өгөөд энэ ус мусаа ингээд та нарын төрийн зохион байгуулалтаа ингэ
худалдаа 8 арилж байгаа одоо энэ торгоны замаар явуул те. Гадаад паспорт улсын зохион байгуулалт чи одоо энэ гэрэг энэ минийгээр ингээд зохицуулагдсан та нар ингэ зааж өгчөөл ингээд буцаад голынхаа их гэрэл амарчдаг. Тийм л юм бэ. Манай өгдөөс. Тэгэнгүүт одоо бид нар дахиад энэ чинь усаа бохирдоод муухай нэгэнтэйгээ хагалдаад нөгөө орондоо орох цаггүй очтон тэмцэлж байлаа гэдэг шиг ийм цаг босоод ирж шít. Тий. Тэгэнгүүт яах вэ гэхээр бид нар одоо дэвлэлтэд нэгдэж байгаа буцаал энэ гэдгийг бас зүй тогтолтод нь оруулж өгдөг юм байна л да. Тэгээд одоо бодвол одоо энэ сая Арналдо Месси хоёр тэр хоёр залуу яриа бидний дунд ингээ хөвөрч байгаа болов бас тэнд нэг тийм хэрэгцээтэй долгионы мэдрэмж байгаад энд яриадчихж байгаа юм лээ. Тийм ээ. Тийм. Уг энергийн долгион эрдэн гэсэн шүү дээ. Тийм усны ихэн дээрээс чинь тийм биз дээ. Бид нар энэ зүйлийг уншаад сууж шүү дээ. Тий. Тэгэхээр манай монголчууд бидний мэдрэмж бол агуу том хаан мэдрэмжтэй. Тэнгэр өвд эцтэйгээ холбогддог ийм мэдрэмжтэй учраас бид манай залуучууд хогоо хайхан битгий хэл өстой хорвоо дэлхийг одоо ихтгэлтэй сайхан амьдрах хэрэгтэй байна. Энэ зүйлээ амар өндөр хийчих. Энэ бүгд бичээд бүх юм сайхан болчихно доо гэж. Тийм. Би энийг дэлгүүрээс нэг найздаа захидаг байхгүй. Гэсэн чинь би хэлдэг. Чи галтхи авчаараа гэсэн бохгүй. Аюу Царцаад. энэ чи газ гэдэг зайцсан юм шээ. Тэнгүүд нь би яг зөрөө сөрж орж байгаа байхгүй. Чи галтхи авчаараа гэсэн чинь ёо Ямар гатхий гэж ямар юм байдаг юм. гэсэн авцраад энэ хэрэглээд тэгжсэн аа. Нэрээ зүг юм биш үү жахаа гэж. Тийш тийж зүгээр хийл юм шүү. Гал Гал хийж төгөөс. За. Үүнээс хойш галт хий шүү. Гатхий явуулсан шүү. Та нар манай нэг дөрөлгүй үзээд юм сурж байгаа шүү. Хоёул замаараа галт хий явахгүй галт хий маань одоо ингэж дуусч байгаа шүү дээ. би нэг хоолны гэж тордог байхгүй. Тэр үйлчлэгчээс асуухгүй. Ахын төв мөстэй цаахтай өгч. За тэгсэн чинь тэр ойлгохгүй. Ice tea гэдгээр ойлгоод байна. Ice tea. Тэрийг орчуулахаар зөв мөстэй цайл гэсэн үг үү? Тийм шүү дээ. Тийм. Тэрэн шиг энэ колаг Улаанбаатартаас нэг өгч гэсэн. Орох болгонда Улаанбаатартаас ахтаа нэгийг аваад ирээ. Хиндэ ойлгохгүй байсан. Сүүлдээ Улаанбаатартаас мэдж байгаа. Тэгээс нэг өдөр орсон. Тий. Нэг өдөр ороод ирсэн чинь. Жишээд энэ бол ногоон бортохтой шүү. Ногоон бортогт. Тэгсэн чинь нэг өдөр орсон чинь ахаа та Улаанбаатарт авах юм уу гэдгсэн. Шууд өөрөө тэгж асуусан. Өөрөө тэгж асуусан тий. Тэгэхээр энийг яагаад хүлээж аваад байгаа юм бэ гэхлээр цаг нь болчиход байна. Тий. Нөгөө цаг нь эргээ нэрэл Монгол буцаад цаг нь болцсон учраас энэ цаг орон зайхаа өөрийнхөө хараншингаар залуучуудад энэ чинь хүрээд байгаа учраас миний энэ газар аваад байна. 20 жилийн өмнө хэлэхэд бол яг л энийг ярьж ирсэн. Авдаггүй байсан юм аа. одоо бол ингээд сонирхоод Тийм бүх юм Монгол болгож чадчих байгаа хүмүүс хамгийн түрүүнд их л явнаа одоо. за тэгээд одоо хоёр найзынхаа контентыг одоо энэ бүтээлийг дэмжээс гоё хүрээлээд ирсэн маш их баярлалаа. Сайхан нутагч сарлаа. Таарлаа. За энэ хоёр найзцын нь бас нэвтрүүлэгтээ энэ влогтой хамтарж байгаа Сара гэдэг брэнд байгаа юм. Энэ болохоор Монгол брэнд. Гэхдээ захиалгаар өөр улсад хийгддэг. Гэсээр нэ монголоор Сара гэдэг юм брэнд байгаа. Тэгээд найздаа бас энэ бүтээгдэхүүнийхээ дээжийг өгж байгаа юм шиг юм шүү. Дандаа Монгол дандаа эрэгтэй хүн зөрүүлсэн. За тэгээд тэр бас Энэ нөгөө нэг нүүрний наалт. Тийм энэ нүүрний наалтыг түрхэн шүү дээ. Нүүрний наалт. Тэгэхээр ингээд зүгээр хатгаж байгаа юм шиг. Тэгэхээр энэ дээр бас нэг нэмж нэр өгөө. нүүрний гатгууртай наалт гэсэн. Нүүрний гатгууртай наалт. За энэ чинь нүүрний шавалдуурыг аваач. Энэ бол оройных нь маск юм. За коллагентэй оройн наалт шүү. За би ч ийм юмас хол тэгтэй. Бас одоо энэ сайхан юм хийж бүтээж байгаа хүмүүс маань амжилт хүсье те. Одоо энийгээ бол бүр өшөө илүү Монголынхаа газар хөрс шорооноос одоо дэлхийг бүрхэж авсан тийм гоё бүтээгдэхүүнүүд хийгээрээ амжилт хүсье гэж хэлмээр байна. За За баярлалаа.
Тэгээ битэр чи бас чамаг энд байна гүйлнэ. Хөөш хоёул жавхаг орлох уу гэснэ. За бас арайч бас болохгүй маас. Арайч тэгээ Тэгээд чи бас манай нэвтрүүлэг яг анхны зочин болчихж байгаа байхгүй юу те? Тий. Тэгвэл одоо бас за одоо болиё доо гэд. Түүнээс цаатхан зориулаад нэг юм хорон юм бичгүү гэд. За танаа чаар итгэх ухаа ч одоо хүн маяглыг хоорондоо ингэсэн дээр юу гэхгүй гэд. Нэг өдөр тэгээд айгуул нэг хүн хийдсэн чинь та хоёр одоо байл бодсон. Хүн дуудаж авчих хорлж морлоо танаас авч залхуу төө үсэж штэ сүрдээ орхгүй болж штэ. За амжид гисээ надад. За окей. Савдаг нэрдээ. Тэр тодгоно зурдгаа. За листэ. Батака. Хайрээ намайг миний имэйл хүргээд өгөөхгүй. Дархнаа дүүрхээр байгааз. Наар зин юутай цаас болчихваа. За одоо өнгөрс. Одоо энэ чинь хэм хог түүх чинь нэг сонин зөвүү юм. Янз бүрийн ойдын цааслал жоохоо. Игумта хоёрын төмөр хавчаастай болёо. Одоо зүгээр салбидаг байгаасаа бурхан маань. Хог нь бол хэд дахин ихэд. Энэ түүрийг бүхлээр навч явахгүй болохгүй гэнэ. Шикая баши фака. Яг энэ хажуу талаас айтыг бол мэдээс хам зураг авах удаа гэсэн те. Би яг хоо машиныхаа улсын дугаарыг хэлчихвэл аймгийн хүн мэдэгдэн л дээ. Гэхдээ яг Өчигдөр зураг авах удаа байх. зураг авах удаасан. Наад багч болчтой аим шиг болчих. Энэ доктор бол хур хог гэдэг шиг шүү хинаа. Одоо тэгээд матч одоо усны ундраг юм байгаа даа гэхэд. Энэ доктор ингэж хаймааргүй. Энэ бүтэн бод гэрлээ шүү. Энийг авах уу? Бүтэн бод гэрлээ шүү. Ямар машин шүү. Наатаа явж том хогон дээр хайсан дээрх үү. Энэ пивэр юм биш. Наад усан дотор ч мангар хог шүү. Хин ч яас гэсэн юм бэ те. Эмэгтэйчүүд нь ариун цэрэглийн хэрэглэмэрлээ. Эвтэг хайчих болно та. Хог түүх болгондоо ер нь өрөөс нь тавч болох юм. Өмнөдөө би басгууд нь өрөөс нь тавч байгаас аваагүй шүү дээ. Тэрийг авсан бол одоо энийг изүсөөдээд батгүйгчдийг торд өгс дараачихад үсэв шүү дээ. Яг энэ гуу жалгаар явахлаар нөө нэмэгдэлтэй цааснастай амар их. Багтаахын тулд хийгийг гаргаж агаад ингээ ихэр явард юм биш. Хүүхнүүдээ ийм заван баймааргүй байна бүсгүйчүүдээ яа харахаас нүд талтэрч дээ. Гүлэг гэж. Фу. За эднийх гой цэвэрлээд явжээ. Тусал мослог хийгээ. Тусал хингээ хайр хуугаад байдаг юм уу яадаг. Зүгээр л эх орноо хайрлах нэг хамгийн энгийн хэл дэрэлж хог битгий хаяа. Зүгээр хогоо хаяхгүй л амарчих. Хаач тэр. Зөвхөн битэрийн буусныг хэл ингээл тойроход л 4-5 хог шүү дээ. Нөмөөжгийн хэлдгээс жинхэнэс нэг авчир болж авъя. Нөмөөж битэрч 2 дугаар хийсэн. Одоо ингээд 3 дахь 4 дахь дугаар нь. Хүмүүст талаас ганц юм хэлэх гэдэг. Монголд ч бай, гадаад ч бай. Хүний нутагт байна уу, хаана байна хамаахгүй. Хог л битгий хаяач хэлж. Тийм нэг л урайлж бусдаас нь тийм соёлыг түгээгээд өчгөөс. Тэгэл энэ ч нөгөө их орноо хайрлах энэ хамгийн эхлэл нь эндээс эхэлж байгаа шүү дээ. Битэрийн нэвтрүүлэгч нь тодорхой хэмжээгээр бас нэг юм зардал гарч байгаа. Тэгээ тэрэн болгонд тусал дэмжиж байгаа. Хүмүүстээ маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэр нэг газар байгаа юм шилтэй битэр зүгээр хоорондоо ингээд юм сахилахгүй диггүй юм хийгээ. Тэгээ хоорондоо тэрийг солилцож яриад янз бүрээр
ингээд хий гэсэн. Тэгээд өмнөх дугаар дээр одоо намайг Мөөжиг өстө хогийн цантай ялчүүлэхэд нэг тийм таарчаал байл л да. Тэгж яахаа гэдэг мөөжиг нэг чиг сайн хорлоо. Батуудаар яг тэг таарчаад байгаа юм л. Би чи яг батуудаа тааруулаад байгаа юм биш. Тэгээд яг л хоорондоо битсэн юм солихоор тэгж гарч ирээд. Сая энэ удаад бол бас тэгээд зарим нь өөрөө өөрөөсөө хүслийг хийгээд зарим нь одоо бас солилцохоор юм болоод тэгээд одоо Батөөрөө бас нэг бид санаа гаргаж ирээд өөрөө тэрэндээ бүдрээд дагталгаагаа хавтгаа ичлээ. За. Буула явда цэвэр. Хоёул тэгээд Монгол комментэд нэгцэцгээ гэдэг шиг тийм өрөө аялээ. За. За тий. За. Хогоо бүү хай. За баярлалаа. Яа хайр. Амар яа. Сайн гэхстэй. Манай өрөө амар шүү. Бүр сэтгэл сэргээ явчих чөө. Тэгэл ингэж яагаад энэ дээр ирээд гацдгийг те. Тэг дүүрээр хогн үлдээл. Одоо тэг голоргол хийч. Өнөр та нарын шатаа өнгөрч. Цонхоо өнгөрч. Цонхоо онгодгож явж байгаа л ойрхон байгаа бол хогийн чих тэгээд буугаад хэлчих юм чи тгөө. Тий. За Голоргоо ичиж. Төлөний хаалаа. Хаач. Өөр юм байхгүй те. Багхгүй хаа. Явсараа байгаа хогийн цэг оллоо доо. Явсараа байгаа оллоо доо. Хогисоо олдохгүй шүү дээ. Баларлаа шүү дээ. Бараг бүтэн дээр. Ой, цэрээ одоо. Хажууд нь хань болоо нэг дуу шуу муутай явахгүй. Утаал идээл явах. Хон мөч Зарэтэ. хон тэр. За тэгээд Тэ хань шүү. Одоо. Бас. Хань яг гараад чихгүй зам. Чамд зориулж шүү. би ч нэг 5 өшөө матлаа захиалч гэдэг юм. За, амжилт. Хари. Зам руу ирчихээр бас үргэдэх юм аа. Дандаа ийм сэрүүн салхитай таараадах юм аа. Тэгэхээр ерөөсөө энэ тэр туугдаад байгаа байхгүй. За тэр хярж байгаа хонороо л авчин да. Жоо хярцсан байгаа ханаас бүрчээд нэг ишүүрээд бол даалгавар биелэх гэдэг. Юм бүтгий. Ханаа баруул тэгээд хадтайгаа ам ханаа барихаа тэгээд алхаад явчтээ мөөжиг минь. Одоо хариг авна. Батгүй явчлаа сүрүүг бахад. Энэ нөгөө даалгавар нь биелээгүй. Висэн ч биелээгүй ч намаа нөгөө алхуулах гад хариуг авчиж байгаа юм тий. Нөгөө би шүүрх гээд бууж идэг. Энэ одоо яарда бүр тэр тэнд явж. Наач одоо буцаж ирнэ гэж байхгүй. Гинтчлээ. Яа, за хийтгүүлчихэж байгаа байж тээ. Амар. Бүр нэг өс санцсан байсан юм аашаа. Би уудлага хоол унд идүүлж байгаа алхуулсан шүү дээ. Энэ одоо тэгээ яг хуу хөрөө өвөнгөөр зам дээр намайг алхуулчих юм. Баахгүй бараа нохгаараа. Би бүр амар хоол явах юм байна. Ирэхгүй нь тодорхой. Мэдрэмжгүй байсан. Энэ зүгээр өөр шийтгэл авангуудаа замаа хороогоо бодохгүй эн чинь гараад нэг 100 гаруй км явчаад ингэхэр чинь одоо өөрөө л машин барина, өөрөө л олон цаг алдсан шүү дээ. Нойр алдна гэсэн үг шүү дээ. Яаж буулгыг дэг машинаас буулгыг дэг гэсэн нэг хацалч нэг даалгавраа биелүүлэг байгаа дээр далимд бол буулгаад авлаа.
Шийдсэн. Шийдсэн тастаад гүчлээ. Тэг хоо. Ёо. Энэ бүр арай холцох гэсэн юм шүү. За соо. Ламп. Одоо чам хаана явж байгааг чи одоо харнаа зэ. Ямар зэв байна. Home point updated. Take off. Дроноор хараад байж хас. Балуу өчөд байгаа юм. Оо за энэ одоо бүр тавлж байгаа юм байна л та. Яа, өстө гоё болж байна энэ нэр. Бүр адбар өд чинь ирж харчаад яваад өглөө шүү. Ямаага айгуу танаа барьж байгаа юу? Тэгсэн би. Цацж байгаа байх. Дороо нэр бичиж. Хоёр зураастай байна гэж яагаад зүгээр миний гайгүй гэсэн. Төө. За хон өрөхгүй чи дороо нөрөд. Ааха. Баригдсан уу чи? Баригдсан уу чи? Аха. Тэр арай цэнгэн. Тийм би. Дороондоо барьцаад идэх төрөд ирсэн. Батарейд дууссан. Яа. За хорио бариуг ч гэсэн юугаа ятсан шүү. 2 км хаваалгацсан шүү би. Тэгээд дорооных нь бачаар Батарей дуусаагүй. аа тийм үү? За ивэдээ гэж чадаад бас хүнлэг чанар зулгаагаар буцаад ирж байна шүү дээ. За одоо шодоохон харьяа тий. Чи нартаа энэ нартаа тэр харж байна уу? 3 өхөр харсан уу? За. Энэ 3 өхрийг энэ газар юу гэдэг мэдэх үү? Үгүй. Годронцсон 3 өхрийн хөндий гэж байна шүү дээ. Яа тийм наач тийм бити хийдэл замаа нэг жоохон унтад нойр авдаг л та. Ой. Баялаад байгаа ч та. Аюу. Хэсэг дуг шаацсан шүү дээ. Йоо. Чигтэй байгаа. Аа шүү дээ. Үчис ямар тантай юм бэ? Би яа. Тийм үү? Тийм үү? Чис юу? Хүн дуулахгүй. Яг зүрх үлгэлээ. Би барьж байгаа сая өөрөө онцчлаа шүү дээ. Ингэж худлаа яриад өөрөө зүрх болчих. Би барьж яахгүй. Одоо араа төрөлт батны шууд онцсон байж. Зайлштэй. Аль тийм байрал байлээ гэж чинь юм шижиг. Үнэхээр нэмэргүй амт юм чи. Зайлц. Инхэл холын замыг чамтай хамт туулж
би инхэл донхлын алиндэн чи намайг орхисонгүй эргэн санаж бодоход хар цагаан гихч адилхан юм ийм сэтгэлэл хамгийн ихээр зовж